ABC тэгшүүнцэд гурвалжны. За А өнцөг нэр градус. AC тал дээр D-цэг тэмдэглэж BD хэрчим татваа. Тэгэхэд BDC нь 120 градус. За энд нь 120 градус. Үүссэн. Тэгээд DA-ны стэт тэнцүү. Тэгээд BD нь DC-д тэнцүү байсан бол BC талын уртыг бол өөрөөр хэлбэл гипнозын уртыг болох нэ. За энэ дээр жоо өнцөг тооцож үзье. Энд 120 бол нөгөө талд нь 60 градус байна. Энд 60 градус, энд 90 градус байгаа учраас энд нь 30 градус байна. За эндээс 30 градусын эсрэг орших кат гэдэг бол гипнозын хагастай тэнцүү байна гэсэн дүрм ёсоор 30 градусын эсрэг оршиж байгаа энэ катт бол энэ гипнозын хагастай тэнцүү. Тэгэхээр юу гэж гарч ирэх вэ гэхээр BD-гийн урт 18 гэж гарч ирнэ. 9-ийг 2 өржлээд 18. За эндээс DC-гийн урт ч гэсэндээ 18 гэж болтно. Тэнцүүгд өгсөн байгаа учраас. За түүнээс гадна адил хажууд гуулжны суурийн өнцгүүд тэнцүү гэдгээс энэ өнцөг энтэй тэнцүү байна. Энэ өнцөг нь 120 градус байгаа учраас энд 30 гэж болтно. За одоо AB-гийн уртыг төр x гэж тэмдэглэе. AB-гийн уртыг x. Тэгвэл том гурвалжны хувьд түрүүнийхээ дүрм ёсоор 30 градусын эсрэг орж байгаа кат гипнозын хагастай тэнцүү гэдгээс хэрвээ AB нь x байх юм бол BC нь 2x байна. За одоо Pythagoras-ын теорем бичих юм бол x-ийн квадрат дээр нэмэх нь 9 дээр 18-ыг нэмэхээр 27-гийн квадрат тэнцүү энэний квадрат буюу 4x квадрат болно. За эндээс 3x-ийн квадрат тэнцүү 27-гийн квадрат. За хоёр талаас нь язгуур гаргачих юм бол язгуур дор 3x тэнцүү 27 болно. За эндээс x тэнцүү 27-г хуваах нь язгуур дор 3. За бодохой хүртүр 22-ыг язгуур дор 3-аар үржүүлчих юм бол за 1 удаа дэлгэрэнгүй ч гээд доороо 3 болно. Энэ хоёр нь хоорондоо ороогдохоор 9 язгуур дор 3 гэж болтно. За AB-гийн урт 9 язгуур дор 3. Тэгэхээр BC-гийн урт бол энийг 2-оор үржүүлэх буюу 18 язгуур дор 3 гэж болтно. За хэрвээ тригонометр үзсэн бол энд нь BDC гурвалжин дээр шууд косинусын теорем бичээд олсон ч болно. Тригонометр үзээгүй буюу косинусын теорем мэдгүй хүмүүс бол ингээд ингээр гаргаж утчихно.